За бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Сүнсний хүүрнэл подкастын 3 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Нандаа байна. Мужи байна. За өнөөдрийнхөө дугаараар бид хоёр тууллын тухай ярихаар одоо сонголоо. За туулал маань яагаад заавал яригдах хэрэгтэй вэ? За бид бүгдээрээ туулал гэдэл сүнсний сэргэлтийн тэнд одоо зөндөө сонссон баг тий. Тэгэл туулал маань яг бидэнд ямар хэрэгтэй юм бэ? Сүнс маань угаасаа л мундагчтай чадaltaй штэ тий. Заавал бидний туулал ямар хэрэгтэй юм бэ гэж асуух баг. Гэтэл сүнс гэдэг маань өөртөө асуудал бэрхшээлийг өгснөөрөө түүнээс ухаардал ойлголтыг авч асуудлын ард яаж гарснараа тэр суралцаж хөгждөг юм байна л да. За одоо левел ахна гэх юм уу те. Өөрөө хөгжихийн тулд одоо энэ хүм буюу энэ дэлхий дээр ирж одоо энэ нэг бүтээдэг өөртөө бэрхшээлийг өгчиж тэгэхээр нэг ясандаа одоо бид нар өөрийнхөө зохиосон төлөвлөгөөний дагуу амьдарч байгаа. Сүнс маань тэндээс нэг одоо бидний туулсан тууллаар сүнс маань хөгжиж яадаг байна тийм ээ. Тэгээд мэдээллийг аваад буцана. Энтэй хэр санал нэг байна энэ. Яг одоо яг ингэ буцаагаад өөртөө харах юм бол одоо хэрвээс ирсэн сүнснүүд гэж үзэж байгаа болол яг тэрнээс авсан мэдээллийн дагуу тийм л болж тарлаа л да. Тэгээд миний хувьд ч гэсэндээ ерөөс өөрийнхөө амьдралын тууллыг гэж эргэж харамж гэдэг юм уу эсвэл тэрнээсээ суралцсан гэж ерөөсөө бодож байгаагүй. Гэхдээ энэ нь бол яг бидний амьдралд ямар чухал байдаг юм бэ гэдгийг нь бол одоо мэдчихлээ тий. Тэгэхээр буцаагаад яг өөрсдийнхөө тууллуудыг эргэж харах нэг одоо акшн тавьж гэх юм уу. Чи одоо өөрийнхөө амьдралыг хэр буцааж ингээл хүүхд тав наснаасаа өнөөдрийг хүртэл өөрийнхөө амьдралыг хэр одоо эргүүлж ухрааж бодож ив. Хараа огт бодохгүй байгаад байна л да. Тэ бид эргүүлж боддоггүй, зарим зүйлийг бүр бодохыг хүсдэггүй тийм ээ. Ямар нэгэн алдаа, ичгэвтер зүйл, муухайг хүссэн нууц зэрэгээ бид нэр одоо бусдыг мэдэх нь битгий хэл өөрийнхөө одоо оюун бодлоос хүртэл арчааг хүсдэг штэ. Гэтэл тэр бидэнд ямар үн цэнтэй мэдээлэл тэрнийг давж гарснараа бид нар юуг суралцаж одоо авах байсан тий. Тэр маань үн цэнтэй болчихж байгаа байхгүй эргээд. Харин тий. Сүнс сэрсний одоо нөгөө гавьяан гэх юм уу одоо ачин гэх юм уу бид нар сүнс маань юу сурах гээд байгаа энэ бүх тохиолдоод байгаа зүйлс маань би өөрөө л төлөвлөсөн юм байна шүү дээ. Тэгвэл би энэ өөртөө бэлтгэсэн энэ төлөвлөгөөнийхөө дагуу энэ өөртөө ирж байгаа сорилго бүх юмыг давж гараад тэр ухаарлал авчээ л та тийм ээ. Нэг л завах юм бол би жаргалтайгаар зоригтой завчээ л та тийм. Тэгж л бодох юм байна л да. Гэтэл бид нар яадаг вэ гэхлээр ямар их зовлон бэ? Яагаад надад ийм их зовлон тохиолдоод байна вэ? Яагаад би ингэх ёстой юм бэ ч гэдэг юм уу те? Тэр асуудлаас цухтаад галах нь л те. Тэр асуудлыг бид нар уг нь бол ямар нэг аргаар давж гараад ард нь гарснараа бид нар тэндээс ухаарлах хэрэгтэй байтал түүнийг давж чадахгүй явснараа тэр алдаа маань дахин биднэрт одоо нэг ямар нэгэн ухаарлал алгалтын маань өхийн тулд дахин ирээд байдаг. Андаа тийм тохиолдол байдаг одоо яг л ёо надаас яг ийм асуудал байнгын ингэдэг гэлтэй одоо байнгын уцаа алддаг тий. Нэг бол байнгын нэг ийм азгүй учрал нэг над дээр ирдэг одоо нэг бол дандаа мөнгөний асуудалтай байдаг тий. Тэр бол бүр дийлэнхт нах. Яг үнэ. Яг ингэж detail бүх зүйлийг эргүүлж харахгүй ч гэсэндээ эсвэл ингээл миний өмнөх одоо амьдралтай ингэж холбогдож гин гэж юусэн харж байгаагүй. Гэхдээ яг нэг асуудал одоо амьдралд зөндөө бол ингээл надад хэцүү зүйлүүд ингээл тохиолдож илсэн. Тэр болгоны зүгээр ингээд аясаараа ч юм уу ингээд яаж тулсныг мэдгүй ингээл өнгөрсөн байдаг шүү дээ. Тэгвэл тэр болгон ч буцаагаад биднэрт ямар нэг ойлголт ухаарлыг өгөх зорилготой тэр асуудал зовлон бэрхшээлнэ. Гэтэл бид нар тэрнээсээ асуудал зовлон бэрхшээл дээрээс ухаарлаа авахгүй болонгууд дүрээ ургаад эсвэл илүү ингээд өргөн цар хүрээтэйгээр миний амьдралд тохиолддог юм байна гэдгийг мэдэх хүртлээр би өөрийнхөө ер нь буцаад өмнөх амьдралын тэр зам мөрүүдийг эргэж харна гэдэг нь одоо эргэж харах байтугай бүр ингээд ботойч одоо өсдөг байсан юм уу? Ер нь эргэж харж байгаачихгүй юм байна. Тэгэхээр хоёулын тухай ярих уу? Нандаа хэр бэлэн байна? Тэгээ хоёлаас ер нь бол ярилцсан шүү дээ. За амьдралын тулд бол айгүй маш их бидний амьдралд хэрэгтэй юм байна. Буцаагаад энэ сүнсний төвшөө хахад буюу ямар асуудал тохиолдсон. Эндээсээ бид нар яг юуг амьдралдаа хэрэгжүүлж ухаан болгож авсан, ухаарал болгож авсан гэдэг зүйл дээр ингээд яригдчихэж шүү дээ. Одоо ингээд байгаа шүү дээ Нандаа. Бид одоо нэг амьдралаас тэр авах ухаарлаа бид авч чадахгүй бол дахин тэр маань улам томсож ирээд байгаа шүү дээ тий. Асуудал маань яг тэр зүйл дээрээ бүдэрчих юм бол эсвэл тойрчих юм бол эсвэл хулж байгаа цухтаачих юм бол тэр яг бидний өмнө дүрээ хувиргаад
мөртлөө доторх мөн чанар нь яг хэвээр яриад байгаа шүү дээ. Аа. Тэгэхээр бид нэр тэрийг давж гарахгүй бол харин фэлц амьдрал болох гэдэг тийм ээ. Яг юу хийж амьдрсан юм бэ чи гэд одоо нэг хаа нэгэн газар одоо дэнсэн дээр ч юм уу очлоо гэхэд яна сансангүй штэ гэд хэлэх тийм болох л дээ. Гэтэ зарим хүмүүс маань заавал сэрэх шаардлагагүй байна. Сүнснийхаа дагуу зорилгынхаа дагуу төлөвлөгөөнийхаа дагуу амьдарч байгаа гэж болно шүү дээ. Би болвол яг нөхрийгөө олдё гэж боддог. Яг төлөвлөгөөнийхаа дагуу амьдарч байгаа. Тийм учраас нэг ахтар тийм сэрэх шаардлагагүй тий. Бид нар заавал сэрээд нэг юм Марвелын баатар шиг ч юм уу тийм болох гэдэг биш шүү дээ тийм ээ. Яг за чи нэг жоохон төлөвлөгөөнөөс гажих гэдэг шүү ч гэдэг юм уу. Нэг бол чи арай нэг жоохон илүү үүрэгтэй шүүрч гэдэг юм уу тий. Тэр цаг хугацаанд болохоор зэрэг магадгүй сэрдэг баг. Хэрвээ зүгээр төлөвлөгөөнийхөө дагуу би сүнснийхээ төлөвлөгөөний дагуу би ийм ухаарлыг авна надад энэ асуудлын ард ингээд гарчхул би тийм ухаарлыг авчин тэр гэдэг тийм төлөвлөгөөтэйсэн бол тэр юу яхан л дээ. Заавал сэрэх шаардлагагүй тий. Тэр сүнс маань угаасаа л хийдгээ хийгээл явж байгаа гэсэн үг. Одоо хоёулаа шиг нэг юм жоохон дэггүй сахилгагүй нэг дөрмийн дагуу явж чадахгүй нэг ингээд жоохон залхуураад эсвэл нэг тойроод байгаа юм бол одоо тэгэхээр зэрэг нэг заавал нэг ямар нэгэн хүч үйлчилж хүчээр сэрэж байгаа юм болов эсвэл магадгүй за магтаал гэдээ ойлгоч дээ. Тэгээ илүү үүрэгтэй юм болов тий. Тэгэхээр сэрэх хэрэгтэй байгаа юм болов. Тийм учраас зарим нэгэн сэрээд зарим нь бол зүгээр байгаад оршиж байгаа нь одоо тэр сүнснийхэн зорилго нь байх боломжтой гэж би бодож байна. Тийм. За тэгээ хоёулаа одоо буцаад туулал гэж ярихаар маш их юм ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр хоёулаа бичих гэж үзсэн тий. Хоёулаа ямар ч байсан ингээ тууллаа яг 3 хэсэг туваагаад бага нас, дунд нас тэгээд одоо юу гэдгийг эдэр наснаас өнөөдөр хүртэл гэдэг юм ингээ 3 гаж ангилж агаад за тэгээ бүгднийг хөрнө гэвэл яг ингэж байх тийм ээ хүмүүс маань. Яг ингээд дetail яг одоо бага насндаа юу тохиолдлоо гэж нэг бүрчлэн бичих гэхээр миний хувьд бол ерөөсөн нэг тийм цаасан дээр буугаад бичээд үзье бэлтэж байгаад бас ярих гэж бодсон ч ерөөсөн юу ч орж ирсэнгүй. Чиний хувьд яа? Харин тэгсэн. Хоёлаа 7 хоног энэ дээр гацлаа тий. Бичигдгүй юм байна. Тэгэхээр нь хоёлаа шууд ярих гэж ирдлээ. Тэгэхээр туулал ямар чухал байгаад байт юм бэ? Эндээс яг юуг ойлгож ухаарах хэрэгтэй юм бэ? Тэр туулалт бид нэр ухаарч ойлгоогүйгээрээ бид нэр өнөөдөр одоо ямар хор уршигын ч юм уу те эсвэл ач гавьяаг нь одоо хэрэгжүүлээд явж байгаа юм бэ гэдгийг л өгүүлэх гээд байгаа. Тэгэхээр та хэд маань ч гэсэн дагаад тэр тухайн цаг үеүүдээрээ хамт аялаасаа гэж хүсэж байна. За тэгэхээр өнөөдрийн дугаарт хоёул тэгвэл 3 салхин гэсэн үг юм тийм ээ. Өнөөдөр ба насаа ирчээ тий. За тэгээ дараагийнх дээр дунднаас тэгээд эдэр насаа буюу одоо оюутнаас яг өнөөдөр хүртэл хоёлаа яг ямар зовлон бэрхшээл тохиолдов. Тэгээд тэрийг яг яаж хэрхэн даван туулах гэдэг талаар ярингууд яг сүүлийн 4 дахь дугаар одоо өнөөдрөөс 4 дахь дугаар дээр хоёулагийн яг энэ туулууд бацагдах баг. Тэгээд буцаагаад ингээд хүн болгон өөрсдийнхөө туулуудыг эргээд саний гэхээр тэр одоо өнөөдөр юу гэдэг өчтөр болсон шиг санаж чаддаг зүйл бас биш юм байна гэдэг хоёулаа бас 7 өдрийн хугацаанд үзлээ шүү дээ. Тэгээ бүр ингээд за угаасаа санахгүй юм байна. Тэгвэл шууд яриа. Тий би бинээс асуулт асуугаад буцаагаад тэр үеэр аялах гэж хичээ гэж хоёулаа яг өнөөдөр цаг тавлаад энэ сууж тий. Тийм ээ. Тэгэхээр 3 дугаар бит хоёр одоо туул ярьсны дараа 4 дахь дугаар дээр базаад сэрсэн сүнс маань магадгүй. Тэр туулал яг юуг ойлгуулах гэдээсэн гэдгийг бас ярих бах тийм ээ. 1 2 дугаар шиг. Тэгэхээр маш сонирхолтой одоо нөгөө баттгах, дүгнэх, базах маягаар тэгж явал арай л сонирхолтой ах гэж бодож байна. Тийм тэгээд өстэй нэрнгээсээ яг ингээд бүх зүйлээ ингээд биггүй сандаг хүмүүс идэг шүү дээ. Миний хувьд болохоор яг тодорхой хэмжээд одоо яг тодорхой гүн үлдсэн дурсамжуудаар санав гэхээс яг ингээд тэдэн насандаа тэгжсэн гэдэг зүйлүүд ерөөсөө санаж чадахгүй байгаа. Тэгэхээр хүн болгон тийм байх гэж бодож байна. Би бас 6 7 нас хүртэлгээ бараг л санахгүй. Гэхдээ надад яг нэг юм тод үлдсэн нэг хоёрхан нэг тийм дурсамж байв. Тэр сайн уу юу? Тэр маань одоо сөрөг багт байгаа. Харин дандаа сөрөг дурсамжууд нь үлдээ. Тэгэхээр зэрэг тэр сөрөг дурсамж маань өнөөдрийн биднэрт нөлөөлсөн гэсэн үг байгаа даа тийм ээ мартагдахгүй байгааг бодоход. Тэгэхээр энийг сонсож байгаа үзэгч сонсогчд маань ч гэсэндээ бит хоёрыг ярьж хахад шууд тархинд нь эрх зүйлэмж давхар үүсэж байгаа. Тэгээд магадгүй би яалаа гэж асуухаар магадгүй бас л нэг л юм уу за өсрөөл нэг 2 3 дурсамж л орж ирж байгаа. Тийм ээ. Харин тийм. Шууд л тэр цаг үе рүү аваачдаг штэ бид нарыг. За нандаа гих дээр санагдаж байгаа нь юу вэ? За би болохоор 3 хүүхэдтэй айлын том нь доороо 2 дүүтэй. Миний доотлын дүү болохоор надаас 1 насны зөрүүтэй. Бага нь болохоор 5 насны зөрүүтэй юм 2 жигтэй эмэгтэй дүүтэй. Айлын том ийм хүн байна. Тэгээд яг өөрийнхөө туулууд за яг ялангуяа хүүхэд байхдаа яг ямар хүүхэд байсан бэ гэж өөрөөс аягүй бол асуулаа. Тэгсэн чинь ингээд баг дүү гараагүй. Эрэгтэй дүү
доотлын дүү бит хоёр нэлээд ойрхон насны зүрхтэй. Гэтэл нөгөө эрэгтэй дүү бит хоёр нэг насны зүрхтэй гэж бодохоор ээж маань дөнгөж 20-д хоёр хүүхэд байсан. Залуухан. Тэгээд хоёулаа ажил хийдэг. Гэтэл ээжийн хувьд ингээд аав ээжийн хувьд хоёулаа залуухан мөртлөө он дараалсан хоёр хүүхэдтэй. Гэтэл тухайн үеийн 1990-ад оны амьдрал яг л нөгөө цацайл гарсан байсан юм шүү дээ. Тий, одоо яг л ингээд ажиллаа хий өглөө 9 цагаас ажил эхлэн өдөр 12 цагаас эсвэл 1 цагаас завсарлаад цайгаа уучаад буцаад 5 6 хүртэл ажиллах хэрэгтэй. Яг ийм шумаар яг ийм амьдралын шуурганд гэдэг шиг яг өссөн ийм хоёр хүн байхгүй юу. Тэгээд битэрийн хувьд болохоор аав ээжийн хувьд болохоор ээж айлын бааги аав одоо дээрээсээ хоёр том нь гэсэн үг. Тэнгүүт л яг ингээд хоёр хүүхдээ гаргаад хүмүүст харуулъя гэхээр тэр болгон бас хараад хүн байхгүй учраас битэрийн ингээд гэртээ үлдээдэг одоо нөгөө цоочонд үлдээдэг гэдэг шиг би нэг хардаг тий одоо дүү битэр одоо би нэг хардаг гэсэн. Өглөө нөгөө шүү дээ 8 өдрөөр л ажилдаа явах одоо шаардлагатай учраас битэрийг шууд төвж авчдаг. Тэгэл дүү битэр одоо яг би яг тэг хэдэн нас гэдэг яг санахгүй байна. Гэтэ нэг 3 4 эсвэл магадгүй 4 5 нас ч юм уу тий би 4-тэй байхад манай дүү 3-тэй эсвэл би 5-тай байхад манай дүү 4-тэй ч юм уу яг ийм жоохон бах тий ийм үед гэсэн. Тэнгүүд битэрийн нөгөө хамгийн найдвартай зүйл нь юу вэ гэхээр нөгөө машин дэргэнд дайруулж chuй нэ тэрийг л аав ээжүүдийн хувьд маш их юмуд бодогдсон. Тэнгүүд л өглөө эрт ингээд цоошлоо явчихдаг байсан. Тэгээ дүүтэйгээ өдөржингөө ингээд гэртээ хоёулаа аав ээж өрийг эртэл гэртээ байдаг. Гэтэл үеийн хүүхдүүд гадаа тоглолтоо, шуугилтаал ингээл хаваг ингээл доторыг эвгүй болгодог тий армаар санагддаг. Гэтэл бид тэр ерөөсөө тэр гэрээсээ гарч чадахгүй яг тэр байдлаасаа гарч чадахгүй өдөрч одоо аав ээж өрийг гэртэл тэндээ байдаг байсан байх. Ер нь тийм 20-ны хүүхдүүд. Гэтэ нөгөө нэг цэцэрлэгтээ бас явна л да. Гэтэ нөгөө аав ээж ч өглөө эрт хэрвээ цэцэрлэгт нь хүргэж амжихгүй аль нь одоо унтцсан ч юм уу залуу хүмүүст тийм асуудал тохиолддог шүү дээ. Хэрэв унтцсан тохиолдолд бид хоёр яг гэрт төвжигддэг байсан юм шиг санагдаад байгаа юм надаа. Тэгэд гадаа тоглож байгаа хүүхдүүдийг тэр цонхоор хараад байж байгаа. Цонхоор харах гэхээс илүүтэй нөгөө манайх чинь одоо яг сумын төв дээр байсан. Тэнгүүд л зүгээр яг хашаал харагдаж байгаа боловч порч гонгоолонгод л гадаа яг тухайн үед чинь нөгөө утас синетрэ гэж байхгүй. Тэгэл телевизээр нэг холигтой юм гарахгүй. Тэгээ яг хүүхдүүд байгальтай тоглолдог. Хоорондоо яг амьд харилцаа үүсгдэг тийм юм байсан байхгүй. Тэгэхээр нэг сонирхолтой. Тэгээд одоо яг тэр үеэд дурсахаар бид хоёр ийм сахилгагүй байсан нь одоо харагдаж байгаа юм. Бид хоёр бүр ингэж жижигхэн порчтой заяа. Ингээ модон цонхтой, хоёр дахь модон цонхтой. Тэгвэл юм жижигхэн порчгороо би ингээ дүүгээ дагуулад гардаг заяа. Гэрээсээ гарснаа шууд ингээд өдөржингөө тоглож байсан. Аав ээжээ эрэг цагийг мэддэг заяа. 12 юм уу 2 одоо 1 цаг хэлдэг. 1 цаг гэхэд бид хоёр буцаагаад порчгороо шиг гэртээ байх хэвээр. Тэгээ 2 удаа тэгээ гарчихгүй гэдэг. Тэгээд аюул сонирхолтой нөгөө болтын байна гэдэг юм бид. За аав ээж хэрвээ нөгөө одоо цэцэрлэг төрөж өгч амжааг болвол бид хоёр гэртээ үлдэнэ. Үлдсэн байх юм бол яг нөгөө тэр зарчмаараа гардаг. Гэтэл нэг өдөр яг гарах гэжсэн чинь ингээд одоо дүүгээ төрүүлж гаргадаг байхгүй би найдвартай. Араас өөрөө гарна. Тэнгүүт дүүгээ төрүүлж гарсан чинь дүүгээ төрүүлж гаргах гэсэн чинь нөгөө юм 2 давхрын модон цог байдаг байхгүй юм жижигхэн юм дөрвөлч юм порчтой. Тэр порч горонд дээр багтаж гарна. Тэгсэн чинь ингээд эргэтэй ингээд санал мандал тавьж байгаа ширээн мэрэн дээр гарч байгаа л ингээд порч дээр гаргацсан. Яг ингээд нөгөө цогноосоо зураад дүү гарахын даваан дээр нөгөө юм наадлын одоо шилэн сул ээж таарсан гэж дүү тэр чигтээ явж нөгөөтгтөө барьцсан байж таараа тэр чигтээ унаад тэгээд одоо цонх бүр дүүгийн дээрээс тэр чигтээ унаад тэгээд нэл цосногж болоод хоёулаа уйлаа мэлэн болоод би чи яхаа мэдгүй дүүгээ дагаач болоод хоёр уйлж байгаа хөхөд яг аав жиргээ иртэл яг тийм цос нүчтэй бүр нэг амар зүрхтэй үдчихсэн санаанаас ерөөсө гарч байхгүй. Муу чи ямар хөвгт байв? За эхлээд Нандагийнхыг юу яа? Надаа ингээ асуулт байгаа юм. Тэгээд одоо нэг орой жишээлбэл аав ээж хоёр манай аав ээж ч гэсэн оройтж ирдэг байсан. Тэгээ оройтж ирэхээрээ зэрэг харилцаанд хэр өгдөг гэсэн бэ? Гэр бүлийнх нь харилцаа юм эсвэл оройд тарж ирэл одоо аав ээж одоо хоолой гээл тэгэл унтах хүртэл тийм хоолой хийвэл унтах цаг болсон. Тэгэл тэрдэг эсвэл хэр цаг хугацаа зарцуулдаг. Нандаад хүүхдүүдтэй гэхээс илүүтэй тэгэл нөгөө хоёулаа завгүй, хоёулаа ачаалттай, хоёулаа стресстэй байдаг байсан юм шиг надад санагдаж байна. Тэгэл яг нөгөө хүүхдүүдээ гэлс ирж хооллыг хийж өгч хооллол тэгэл угаасаа яг амар цагчдаг. Тэгээ орой кино үзэхгүй шууд үздэг тийм үе байсан. Нандаад жишээлбэл ээж намайг нэг удаа тэрээсэж гэдэг юм эсвэл дүүгээ харсан мундаг шүү гэж хэлээсэж гэдэг юм уу тэгж хүсдэг байсан уу? Одоо яг одоогийн ухамсараар эргүүлээд харах юм бол магадгүй тийм хүсэл байсан баг. Тэгж хэлдэг байсан уу? Тухайн хүүхэд бол
зүгээр л яг л нөгөө болж байгаа процессыг Аа, гэж хэрэг тийм хүлээж ингээл аваад ийм л байх хэрэгтэй тий. аав ээж яаж ярьсан яг л тэрний дагуу байдаг гэсэн гэх юм уу. Тэгээд би бас сая нөгөө буцаагаад хүүхэд насндаа яалаа илээгээд бодож явах зураа яг энэ үеийнхаа энэ үйл явдлыг эргэж санаад юу олсон бэ гэхээр бид төр ингээд нөгөө одоо аав ээж хоёр хэрэг цэцэрлэг төргөж өгөөгүй байх үед бид төр ингээд гэрээ оронд байдаг байсан шүү дээ тий. Тэнгүүт л ингээд аав ээж ингээд ажилласаа ирэнгүүт л бүр ингээд гарахын төс гадаа гарахын төс заяа. Аав ээжээр ирлээ бүр ингээд бүгд баг ингээд нар баг ингээд гीж юм шиг санагддаг гэсэн юм. Тэгэл хоёлаа баг ингээд гараал тэгэл бараг л тэр хоол эзэн мэдсэн ерөөсөө сонирн биш тий. Орой хоол ингээд өдөржингөө ингээд тоглох аюул дуртай. Тэгээд Викторийн хувьд нөгөө аав ээж чинь нөгөө хоёулаа цагийн ажилтаа учраас нөгөө хүүхдүүдэд өдөржингөө хяналтандаа байлгаж чаддаг болохоор хамгийн аюулгүй газар яг гэртээ хорих байсан. Тэгвэл Викторийн хувьд болохоор нөгөө хоригдох гэдэг нь Викторийн хувьд ингээд амар байж болохгүй зүйл байсан юм шиг байна. Тэгэл ингээд аав ээжийг ирэнгүүт зурж гараал бүр ингээд хандлаа тоглодог. Тэг бүр ингээд сүултээ ингээд гэрт төвжигдэн гэдэг нь Викторийн хувьд ингээд баг айц болсон байхгүй. Тэгээд саяхны хүртэл яг ингээд хүүхд тэр үйл явдалд дурсамжууд руу эргэж орохдоо нэрээ би чин хоригдох айцтай юм гэдгээ бас олж мэдсэн. Гэтэ энэ нь ингээд дараагийн нэг тулгуурлагдсан байна тий. Туулууд руу хэрэг хоёлоо ороод ярих юм бол энээр илүү дэлгэрэнгүй гарч ирэх бах. Гэтэ одоо бол хоёлаа зөвхөн яг юу тохиолдсон, ямар процесс тохиолдсон гэдэг зүйлүүдээ яриад явсан яг тий. Тэгэхээр за мэдээж ингээд нөгөө бүр ухаад ярил бид нар зөндөө олон дурсамж одоо сайн муу бүх дурсамжууд байгаа. Тэгэхээр яг тэндээсээ нөгөө хамгийн ихэнд санагдсан тэр дурсамжуудаа бид нар яриад байгаа тийм ээ. Тэгэхээр нандагийн хувьд бол тийм нэг хоригдох айц гэдэг нэг тийм зүйл байгаа тань. Хин нэгэнд одоо эрхчлөлөг хүссэн. Эрхчлөлөөгүй байх гэдэг. Чи баг дөрөв. Тэгээ эрхчлөлөөний төлөө баг юу ч хийсэн байж тээ. Тэгсэн хамгийн амин. Бид чинь өнөөдөр би чинь түүгээ дагуулад нөгөө буцаагаад ингээд аав ээжээр одоо хэрвээ нэг цагаас ажилдаа ирээд 2 цагт ажилдаа явдаг байх юм бол ингээд нэг цаг аав ээж ингээд сайн ухаад саржуулж байгаас энэ хугацаанд нь шууд дүүгээ дагуулсан гоо. Нэг бол дэрэгтэн, нэг бол дэрэгдэхгүй тоглолдог гэсэн байхгүй. Тоглох юм бол шийдвэрийг гаргах уу? баг их ч юм болох хэрэг гаргадаг байсан юм шиг. Одоо ингээд яг нарийн дитейл юмнуудыг санахгүй байгаа ч гэсэндээ ингээд яг сүрэг сэтгэлийн тэр мэдрэмж хасан тэр зүйлүүдийг илүү тод соёлог гэдэг нь яг одоо гарч иж байгаа байхгүй тийм. За миний хувьд болохоор зэрэг би болохоор дээр хоёр ахтайсан. Тэгээд айлын баг. Тэгээд ер нь бол аав ээж ингээ хоёр ахтайгаа амьдардаг гэсэн. Тэгээ манад айгүй их нэг тийм оюутнууд гэх юм хөдөөнөөс ирээл нэг манай хамаатнууд ч гэдэг үеэлүүд заримдаа бүр 3 оюутантай байх үе байна. 2-3 жилдээ заримдаа 1 оюутантай. Тэгээ манайх ер нь бол айгүй олоолаа байдаг гэсэн. Хотод байдаг. Тийм хотод. Чингэлтэй байдаг гэсэн манай. Тэгээд айгүй их олоолаа байдаг. Тэгээд манайх чинь нэг 2-3 өрөөтэй нэг байшинтай. Тэгээ 2 өрөө байшинтай нэг нь галтаа. Тэгээ нэг өрөөнд ээж хоёр. Тэгээ бусдад нь нөгөө одоо би 2 ахтайгаа тэгээд нөгөө одоо оюутнуудтай нөгөө бөөндөө амьдардаг. Тэгээд тэнд эрэгтэй нөө эмэгтэй нөө тэгэл бөөндөө бүгдээр амьдардаг. Тэгээд яг хаа нийтж болгосон юм шиг мөртлөө аав ээжийн нөгөө анхаарал нөгөө одоо ингээд бүгдэнд нь чигээр тойрлогдчихдаг. Тэгээ яг одоо бодохоор манай хоёр ямар их тийм мундаг тийм бусдыг гэсэн тийм хайр агуулсан байсан бэ гэж боддог. Гэхдээ одоо би өөрийнхөө өнцгөөс эргээ харахад зэрэг аав ээж хоёр амар сонин хүний хүүхдүүдэд ингээл гой авч өгöd хувцаавч өгöd гэдэг мөртлөө намайг за яах чи төрсөн юм чи гэж тэгдэг байсан байхгүй. Тэгээ тэр нь эргээд би нөгөө одоо нөгөө манай үеэлэгч гэдэг нэг оюутан манад байдаг гэсэн. Тэр их жага хувцыг би ингээд улгаалж өмсөд иддэг гэсэн байхгүй. Тэгээд тэр уг нь аав ээж аваад өгсөн тий. Гэхдээ би ингээд нөгөө аав ээж маань хүмүүст юм зориулаад байгаа мөртлөө надад одоо ахтмаа ч юм уу зориулдаггүй тэр үйлдэл нь надад ингээд нэг юм сонир мэдрэмж өгдөг гэсэн байхгүй. Гэхдээ бид нар айгуу тийм гоё нийтч тийм гоё тухтаал байдаг л байсан л да. Тэгээд за яг нандагийн ярьсантай яг зэрэгцүүлэл ярьчих би 0-аас 10 нас гэл тий. За бүр ихэн хөвлөд хүртэл орох юм шүү дээ туулалд. Би бол тийм санахгүй. За би ихэн хөвлөд ингээд аав ээж хоёр маань ярьдаг байхгүй. Тэгээ аав ээж хоёрын дурсамжаас би ярьж байгаа нөгөө одоо ингээд дурсамж ярианаас нь л би за би бол хүсээгүй хүүхднээс юм байна. Тэгээ. За тэр үед чинь нөгөө социализмын үе өглөө гараад орой нэг төлөвлөгөөт ажилтаа тий. Ингээл эмэгтэй хүн хүүхд гаргаал яач бүхнээс хоторчдаг. Тийм хэцүү үед байсан. Тэгээд манайх хүүхдтэйс учраас аав ээж хоёрт одоо би бол төлөвлөгөөтэйг хүүхдтэйс учраас аав ээж хоёр нь гарахгүй байх хоёлаа ер нь тал дээрээ байсан юм шиг байгаа. Тэгээд тэр үед чинь аборт гэж зөвшөөрдөг байсан учраас нэг янз янзын шат матан дээрээс хоёлаа ингээл өсөрч буудаг.
яадаг ч гэлээ дөргөж мөргөдөг. За тэр үед одоо ямар ч үйл хийсэн. Одоо тэр үеийг хүмүүс мэдэх байх та одоо би тийм үйл хийж үзэг болохоор. Тэгээ тэр үг нь өгөх гэж хичээдэг гэсэн үг одоо намайг гаргахгүй одоо зурбуулах үйлдэл гэсэн үг Тийм. шүү дээ тий. За тэр үедээ бол би нэг юм хүүхд юм чинь бодоагүй л хал та. Зүгээр одоо юм эргээд ч юм уу за ямар нэгэн байдлаар ингээд нэг тэрийг дурсаар за би өсөөгөл хүүхд шүү дээ ч гэх юм уу тий. За 2 хүүхдээ байсан юм чинь би баг илүү байсан байж тээ ч гэдэг юм уу тий. Тэр социализмын үед чинь баг 3 хүүхдтэй ах нь амар олон хүүхдтэй байсан юм шиг байна. Чи тэгээ тэрийг хизээ авч ирсэн юм. Би ойлгодог болцсон байсан гэхээр одоо 10 Тэг хүүхдээ 9 10 байсан үе. За 7 8 9 10 та бил. За 8 9 10. За сургуульд орсон л байсан юм байна л да тий. Тийм тэгэхээр тэгээд ахад гарч ирчээд миний охин ч гэсэн ханиад ч хүрдэг хүүхэд байж үлээ. Ээжигээ зовоолгүй гарч ирж билээ гэхэлэр тэр үедээ болохоор зэрэг би хүүхэд байхдаа нэх одоо тэр үедээ нэг тийм эмзэлсэн зүйл надад байхгүй. Одоо игээ бодохоор харин за би өсөөгөл хүүхэд нээсэн мэдтэй гэдэг тийм гомдол байгаад байдаг. За тэрийг одоо нэг хизэнээс тэжгэлсэн гэсэн үг. За Мэдсэн цагаас өөрөө хүүхэд гаргасан байсан. Оо, бүр тийм хожуу гэж. Тий, бүр тийм хожуу. Өөрөө хүүхэд гарах үедээ хүүх яаж чадсан болоо гэдэг бодол. Тий. Гэтэ тэр бол одоо аав ээж хоёр маань тэр үед үнэхээр боломжгүй байсан. Тэр нийгмийн тийм байсан тий. Тэгэхээр аав ээж хоёрын буруу гэхээс ултаар би нэг гомдолт хийсэн тий. Эсвэл миний сүнс гомдолт хийсэн. Эсвэл тэр нэг автаа байж би бол хүсээгүй хүүхдээ гэдгээ бодсон бодол нь нөгөө хугацаанд явсаар хагаад яг ихний хүүхэд олох гаргах үедээ яг тэр гомдол нь илүү их тодорсон гэсэн үг. Тодорсон байж магадгүй. Тэгээ эргээд нэг аав ээж хоёрт гомдсон тэр гомдол тэр үед нэг сэтэрч гарсан байж магадгүй. За тэгээд 6 дугаар ингээд 6 дугаар анги шиг 6 настай байхад юм уу да. Манай аав ээж хоёр ингээд зам болохоор хоёлаа ингээд хамт хөдөө мөдөө явцдаг. Тийм амар ганган хоёлаа хосмос уцумсал манай аав ээж айгу тийм ароматик хүмүүс байсан. Тэгэл миний мэтгийл тийм дандаа хүнсэлцэл тэгэл айгу гоё байдаг л байсан. Одоо бодоход тэгээд намайг хин хардаг байсан бэ гэхээр тэр годомжны бүх өвөө эмээнэр зүгээр бүх хаалганы өвөө эмээнэр таньдаг заа. Тэр үеийн хүмүүс ямар сайхан байсан гэ тий. Одоо бид нэр хажуу хаалганы хүмүүсийг танихгүй шүү дээ. Тэгэл хамаатны ихч мэгч үеэл мүеэл бүр миний ээж танихгүй бүх хүмүүс намайг харсан гэдэг байхгүй юу. За 8 сартаас хойш 8 сартай болтол маань манай эмээ хараад тэгээд өөд болсон гэдэг тий. Тэгээд тэр үед социализмын үед бүгд нэг хурдан ажилдаа авах хэрэгтэй 2 сар хүртэл ажилдаа ордог байсан юм л шүү дээ. Тэгэл тэрнээс хойш зүгээр миний ухаан орох цаг хүртэл зүгээр баг аав ээж хоёр зүгээр бор хоногтол харагддаг байсан баг. Тэгэл намайг тэр одоо яг манайх төв чингэлтэй яг тэр нэг нүүрний годомжны сэтгэлтэй годомжны бүх өвөө эмээ намайг таньдаг. Тэгээд би өөрөө таньдаггүй. Яагаад тэр намайг налхтмаа дандаа харсан. Тэгээд бүр том сургуульд орсон хойно намайг ч өмнөс хэлбэр ингээд байдаг. Би ирэхэд таньдаггүй. Чамайг би тэдэн нас хүртэл харсан гэдэг. Тэгээд хамаатны ихчнэр одоо ингээд хараагүй хүн намайг баг байхгүй дээ. Гэтэ би тэр хүмүүстэй үнэхээр их талархдаг тий. Намайг тэр үед янз булгаа хийсэн бодвол ядчил нөгөө нэг аюулгүй байдалд маань юу гар хүлэн түлээд янз бүр булгаа хийсэн болвол тий. Өнөөдөр би юм бүтэн сууж байгаа ш тэр хүмүүс үнэхээр миний төлөө бүр ингээд тэр чигээр миний төлөө ингээд хүмүүс харсан гэдэг нь одоо өглөөнөөс хавлаад орой хүртэл одоо аав ээж хоёр өглөө ажилдаа явахдаа нэг айлд оруулаад өгчин. Тэнгүүд зарим айл нь хүүшээ одоо 2 хоног харсан 3 хоног харсан эсвэл энэ 7 хоног манай ээлж биш ч гэдэм үү те. Тэгэл намайг ингээд нэг сүйтэй эсвэл нэг хоньны гуй моётой ингээд оруулаад өгчдөг гэсэн гэж байгаа юм. Тэгэл намайг ингээд ерөөсө хараагүй юм байхгүй дээ. Төмний хөө. Тэгэд бодох хэрэгтэй ч юм шиг. Тэгээд тэгж одоо явж ах одоо завсар гэх юм уу туулалт дунд гэх юм уу 6 настай за 5 настай ч байсан юм уу сургууль дараа ороогүй байсан нэг манай ээжийн талын нэг бас хамаат ирж харж ирсэн. Тэгсэн чинь тэр айл нь ах их хоёр харж ирсэн чинь нэг өдөр нэг гадаа 9 дээр тоглож ирсэн чинь хаалга цогтөг байхгүй юу. Тэгээ хаалгаан голгосон чинь нэг амар өндөр ах ус өнө мэдөө гэл тэгэл би чинь за 5 настайсан гэр чинь жоох хөвгчтэй байгаа гэл гэрлүүгөө ороод тэр үед нэг шангаар удаг гэсэн нандах гэдэгсэн. Тэр ороод гэсэн шангаар шууд тэгэхэд гадны хүмүүс хүртэлтэй май гэж шанахтаа авсан байж байгаа. Май гэж шанахтаа авсан өгчдөг те. Тэгсэн чинь нөгөө ах алаа хашаанд ч ороод уучиг лээ. Тиг гэл нөгөө жоох хөвгөт болохоор. Тэгэл хашаанд орж нэг махны нүүрсний амбар гэдэг лүү те. Нүүрсний амбарын тэнд орж чагсаал усууж захта наасар мэдөө гэл нөгөө тэрэл ингээл нэг тухан дээр өмсдیں۔ Шал танихгүй юм штэ. Тэгэл тэр үед надад төрсэн мэдрэмж юу вэ гэдэг тийм мэдрэмж ахгүй. Одоо нөгөө одоо миний одоо бодоход хүрх ёсгүй газар ч юм уу те намайг бүр ингээд нэг тас тавьчихсан ч юм уу огт танихгүй хүн те тэгснэ манай нохоотой байсан тэгсэн чи манай нохоор тэр нэг шангаа шидсэн байхгүй тэгээ манай нохоо гаслаад ч юм уу гэдэг. Тэгээд яг хүмүүсийн бодож байгаа шиг тийм зүйлүүд болоогүй гэхдээ надад тийм
амар муухай мэдрэмж өгцөн гэх юм уу. Би тавтан автаач гэсэн. Тэгээд би нөгөө амар орилно штэ. Би чинь амар тийм чарлаа, орилоо, амар тийм нүүрэнгийн хөвгтэйсэн. Тэгсэн чинь нөгөө намайг харж исэн ихч гэрээс гүйж гарч ирээд тэгээд тэр хүн гараад явсан юм уу, яасан хүүхд болохоор санахгүй байна. Тэгээд тэр үед мандаа ихч тий тэгээд тэр харж исэн ихч маань болохоор зэрэг за мэдөө тайвшир майвшир гэж надад чихэр мэхэр өгөөл нэгдэжсэн санагддаг байхгүй юу. Гэхдээ яг тэр үеийн надад мэдрэмж болохоор яг тийм хүнд одоо яг тийм одоо хүчирхийлүүлсэн мэдрэмж тэр зүйл бол болоогүй. Зүгээр намайг тас тэрчээд ингээд нөгөө үнэрлэжсэн байхгүй. Тэгээд тэр надад айгуу тийм муухай сэжиг муухай мэдрэмж төгссөн. Тэгээд тэр намайг 10 дугаар анги төгсдөл тэр хүн надад тааралдаг гэсэн байхгүй. Одоо тэр хавь манай тэр чимгэлтэй тэр хавийн хүн байсан юм шиг байгаа. 10 дугаар анги хүртэл 10 дугаар анги хүртэл одоо 1-р анги би ороогүй байсан гэсэн шүү дээ. Тэгээд төгсдөл маань ингээд нөгөө нэг дэлгүүр огшоо орох ч юм уу найз нөхдөөгөө уулзаад явчих надад тааралдаг. Тэгээд тэр хүн над руу нэг юм энерги хилдэг юм уу. Тэгэхдээ одоо ингээд эргүүл батаар яг бодит хүн үгүй юу гэдгийг би бас мэдэхгүй байна. Миний дурсамжинд л байдаг тэр зүйл. Тэрнээс би амар хайц авсан. Тэгээ би ингээд эрэгтэй хүн мөн над руу ингээд ойртох ч юм уу. Эсвэл эрэгтэй хүн над руу ингээд нүдэ хицлээд харах тэр би бүр шууд ингээд нүрэ буруулдаг. Ингээд харц марц шууд доошоо ундаг. Эсвэл над руу нэг хүн ширтээд байгаа юм шиг байвал миний ингээд гар мар ингээд хүссээгаад ингээд нэг тийм мэдрэмж төрдөг. Тэр нэм айц өгсөн. Айц. Тийм ээ. Тэр эрэгтэй хүнтэй холбоотой айц. Тэгээд тэр мэдрэмж намайг одоо ингээд нэг багштай уулзах хүртэл тагсан. Тийм үү? Одоо тэр хүртэл тагсан гэх юм уу те? Тийм ээ. Тийм. Тэрийг би 24 тэрийг би сэтгэлээсээ ингээд гаргаж чадахгүй шүү дээ. Тэрийг би одоо тэр гэртөөсөн тэр намайг харж ирсэн ихч ээж авд хэлсээсгээ би бол мэдгүй. Тэгэхээр тэр яаж яасныг би бол тэр үед бол мэдгүй. Би тэр хамгийн гол бодит хүн гэдгийг мэддэг байхгүй. Бодит юм уу, бодит биш юм уу? Үнэхээр болсон зүйл юм уу, болоогүй зүйл юм уу те? Гэхдээ дурсамжинд ч байгаа. Дурсамжинд байгаа гэдэг. Тэгэхээр би өөрөө болохоор зэрэг тийм амар хэцүү одоо нандаа шиг юм тэмцэлтэй хоригдоод тийм зүйл байгаагүй. Би дуртамаа л гэдэг байсан. Би бүр хоёр ахыхаа хайранд өссөн, аав ээжигээ хайранд өссөн. Манай цууж исэн оюутнууд бүгдээрээ л тэр нэг гоё нийтч тийм гоё байсан. Би бүр айлын ганц мөртлөө би тийм хачиг зантай биш. Би бүр амар нийтч. Яагаад айлын ганц гэж болж байгаа юм? Хоёр ах маань намайг 10 дугаар ингээд төгсөх багт хоёулаа өнгөрцөн. Нэг нь намайг 15 таа байхад, нэг нь намайг 18 таа байхад манай хоёр ах өнгөрцөн. Нэг нь 19 таа, нэг нь 29 таа байхад. Нэг нь 29 таа байх. Тэгэхээр нөгөө Чингэлтэй хэдэн нас хүртэл байсан гэсэн үг үү? Би ч надад тэгэл нөхөрт гартлаа гэрч одоо 21 хүртэл байсан. Тийм аав ээж гайж байсан. Ер нь нөгөө одоо нөгөө бага нас ч юм бол яг Чингэлтэй тийшгдэг байсан. Гэтэ одоо л нөгөө бага нас ярьж байгаа учраас одоо л нөгөө хоёр ахтайгаа байсан үе. Хоёр ахтайгаа байсан үе би одоо байсан үе яриад байгаа. Тэгэхээр дараагийн одоо тэр дунд наснд маань хоёр ах маань өнгөрсөн гэсэн үг тийм. Тэгэхээр биний тэр үед бол би элэг бүтэн байсан. Надад бүх юм байсан тийм. Би тийм нэлийн жоохон ирэх дураараа юу хүснэл хийдэг. Тийм байсан. Тэгээд за яг одоо нэг нандаа шиг одоо яг юм сэтгэл боосон гэвэл ялчгүй тэр л ороод ирлээ. Надад өөр тийм амар сэтгэлд үлдсэн тийм хүн зүйл надад байдгүй. Тэгээд би энийг аав ээжтэй нөхөртөө хүүхдүүдтэй ч юм уу одоо дотны найзтай хинт ч яриаггүй. Надад анх удаага нандаа ярангаа төмөн зарлаа гэдэг тийм. Тэгээд би тэрийг яагаад ярьдаггүй вэ гэхлээр надад амар хүнд мэдрэмжийг төрүүлдэг мөртлөө би тэрийг бодит хэсгээ мэддэггүй. Тэгээ надад одоо юу юм бэ? Би тэрийг яг жинхэнэ хүн хэсгээ мэддэггүй. Одоо дахиад санийхтай нөгөө ярьсан зүйлээс нь асуулт байна л да. Одоо ингээд 7 хоногоор ингээд гуйны мах өгөөд ингээд 7 хоног ээлж боллоо гэж ярих. Тэрнээ зэрэгцээд аав ээж өөр нь яг хэр хугацаанд хүүхдүүдээ одоо бага насаа ярьж байгаа юм чинь айлын бага гэхээр 3 хүүхдүүдийг айлд үлдээдэг байсан гэсэн үг. Хоёр ах хичээлд яваад өгнө. Гэтэ нөгөө арай байгаа. Тэгээд би чинь бүр нөгөө жоохон ялах 8 сартаасаа одоо харахангүй болсон. Тэгэхээр хинт чамайг үлдээдэг байсан гэсэн үг байна. Тэгээд ахыг ч хоёр нь гэртээ иртлээ. Тэгээд мэдээж аав ээж нөрөө ажиллаа тараал ирэл ав. Тийм 5 6 гээл. Яа тэгэхээр хоёр эрэгтэй хүүхэд тэр нэг хүүхдээ малж чадахгүй шүү дээ тийм. Тэнгүүд л одоо би буцаагаад өөрөө нөгөө хүүхд насыг ингээд бодохоор одоо ингээд нөгөө хоригддог. Тэгээд нөгөө тооёо хамгийн аав ээжийн хүүхдээ хамгаалж байгаа хамгийн төгс хэлбэр ахгүй тэр нь аюул хөлбөр гэсэн үг. Яг үнэ. Би яг тэгээд аавыгаа за ээжигээ өнгөрөх хүртэл мдээгүй юм байна. За яг энэ багштай уулзах хүртэл би яг дотроо юу агуулад байгаа мдээгүй байсан юм байна. Тэ. Яг одоо ингээд эргээд харахаар яг тэр аюул байдал. Намайг хамгаалж чадаагүй шүү дээ гэдэг тэр. Мэдрэмж юм байна. Аав ээж ах бүгд
намайг та нар хэн ч намайг хамгаалж чадаагүй шүү дээ. гэдэг мэдрэмж нь намайг хэн ч хамгаалж чадахгүй. Би ер нь тийм аюултай байдал байдаг. Нэг бол нөгөө нэг тийм зүгээр л тийм нэг бүх хүмүүс одоо миний аав ээж ах л биш бол эдгээр аюултай хүмүүс гэдэг мэдрэмжийг надад өгдөг. Шууд танихгүй хүмүүстэй танилцах үед ч юм уу. Тэрний нөгөө хамгийн анхны суурийг тэр залуу үсгэсэн юм шүү дээ. Мөн байна. Сайн мэдчихэв үү? Сайн мэдчихэв. Сайн гарч мэдчихэв. Гэтэ би энийг ер нь бол яг өмнөг хэлэхэд нанда би яриа гэж бодоагүй. Надад яа тэгэхээр өөр мэдрэмж ярих юм байгаагүй. Яа тэгэхээр би бүр амар аав ээжийнхээ эрх тураараа тийм хайртай хүнээс. Миний ухаан орсон цагаас л аавж хоёр одоо ах мах гэдэг намайг хайраад ерөөсөө бүр ер нь би өнөөдрийг хүртэл миний арыг даадаг ямар нэгэн хүн заавал гарч ирдэг. Би ер нь тийм өөрөө амиа дагаад явж исэн үе баг өөр. Тийм үү? Айлын баг тий. Тэгсэн чинь би айлын том. Тэгэхээр хуйлаад энэ амар гоё юм эсрэг дүр байгаад байгаа байхгүй тий. Тэнгүүд л одоо би яг эсрэгээр одоо ингээд нөгөө баг байхасаа аав ээж чинь нөгөө хаяа гэж хаяагүй, хайрлахгүй гэж хоёр хайрыг хэлэн өөр байгаа байхгүй тий. Гэтэл нөгөө хоёр хүүхдээ зүгээр аюулгүй байх үндэслэн гэртээ ингээд ядаж төгччгээд янз бүрийн ингээд аваар усал янз бүрийн юмас сэргийлж байгаа нэг хэлбэр боловч би яг саяхан нийцээ одоо нэг 2 хоногийн өмнө л юм байна. Энэ нь өөрөө хоригдох айцыг би өөртөө авсан байсан юм байна гэдгийг мэдээгүй. Гэхдээ тохойд ингээд аав ээж хоёр хүүхдээ хайж явснараа яг юу сургасан бэ гэхээр биед ах байдлыг сургасан. Жишээлбэл ингээд нөгөө одоо цэцэрлэгт явдаг байсан үе. Аав ээж хэрвээ эрт босоод цэцэрлэгт хүргэж чадах юм бол бид цэцэрлэгт явдаг. Оройтой нөгөө нэг ажлын цагаан туулах юм бол за хараа явна гэдэгээс юм шиг байна. Шууд төгжил нэр бас тийм яриа бас гэрт болдог байсан. Эрт босоод намайг унтаагаар маань миний өсөж шүлждэг. Тэгээд түрүүлж бас ажилдаа явдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэр үед машин зэрэг байхгүй шүү дээ. Бүгд нийтийн унаанд явдаг. Тэгээд унаа тэр хамгийн ихний автобуснаас авч өгдөхгүй тул түрүүлж босно нь ажилдаа амждаг. Хоцорч босно нь одоо нөгөө нэг яг цэцэрлэгт хүргэж өгдөг. Тэгээд цэцэрлэгт хэрвээ хүргэж өгч чадаагүй бол ажил руугаа авч явдаг тийм байсан. Тийм үү. Ажлаа тасалдаггүй. Тэгээд би ихэвчлэн ээж агуу хариуцлагатай миний өсөг боож өгчөөд тэгээд ажилдаа хашдаг. Тэгээд би дандаа ингээ бодглохлоор аавын нөгөө нэг юм бааз дээр ингээ байдаг. Тусламжууд орж идэх. Аавын машин татвар, аавын тэр бааз дээр амар олон жолооч нарын нэг юм төмпөнтэй хоол моол ингээ боцлож байгаа тийм тусламжууд орж идэх байхгүй. Тэгэхээр нөгөө нэг чи хайлан том байгаад би хайлан байгаад тэнгүүд чи хариуцлага гэдэг юмээс орсон. Би эсрэгээрээ ямар ч хариуцлагагүй байдлаас орсон. Ягаад тэгэхээр миний аюулгүй байдлыг хэн нэгэн хангах ёстой. Ягаад тэгэхээр би аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэдэг тэр айцыг авсан байна. Мөн үү? Тийм байна тий. Ямар нэгэн хүн миний аюулгүй байдлыг хангах ёстой шүү дээ. Гэтэ яг өнөөдрийг хүртэл тэр цагаас хойш ерөөсөө л би дандаа араа хүнээр даалгадаг гэсэн. Би болол ерөөсөө тийм аюултай байдалд орж байгаагүй. Миний арыг даахын нэгэн заавал байж л байдаг. Тийм л байсан байна. Тэгээд яг одоо ингээд буцаад ухамсартайгаар хүүхэд насаа эргээд харах юм бол аав ээжээр нөгөө нэг ажилтай байсан хүүхдүүдээ ингээд зүр одоо ингээд нөгөө гэртээ цожлол өдөр нэрэл оройн ирдэг байсан юм шигээр харагдаж байгаа боловч тэр хугацаанд аюух бие таач сурсан байдаг байхгүй. Яагаад тэгэхээр ингээд хаяа битээр ингээд за үлсэж үнслэг гэх юм бол ингээд гэртээ байгаа гурилмөр л хоочтой заяа. Бүр ингээд хизээ язааны ингээд нэг юм зүгээр ээж аваас хамаарлаггүй. Тийм байна. Сурж байгаа тэр процесс аахгүй. Тэгснэ ингээл хойлоо жоохон мөртлөө ингээл гэртээ нөгөө хоригдохын одоо тийм нэг одоо их чөлөөгөө боогдуулаад байгаа тий. Гэртээ хоригдсон гэдэг битүүрийн үед бол ингээл амар ял шиг санагдчихж байгаа байхгүй. Тэнгүүд ингээл аав ээжрээ ажиллаас ирэнгүүт битүүр ингээд баг гэл зөрөл гардаг заяа. Зөрөд гарахтаа буцаад аав ээжэд баригдах юм бол цаашлагдана гэдэг мэдж байгаа болохоор хаяад байгаа хойлоо гэдэг нүдэн болоо чихэн төлөө зүгээр ингээд нуугтаж хамаагтаад ингээд 2 цаг л өнгөрчих юм бол аав ээжрээ ажилтаа явчихсан. Хамгийн гоё зүйл нь тэнгүүд ингээд 2-оос хойш ингээд 6 цаг хүртэл ингээд гигээтэй байгаа шүү дээ. Тэр үед бол битүүр хамгийн гоёроо тоглодог. Бүр ингээд хандлаа тоглодог. Тэнгүүд л аав ээж ингээд ээж нөгөө дуугч минь багш болохоор аюу ачаал өнөртэй. Зарим үед ингээд нөгөө сургуулийн одоо шинэ жил мэрэл одоо янз бүрийн баярууд болонгууд л ээж ингээд нөгөө хүүхдүүдийг хичээллүүлэх гэдэг ч юм уу те ингээд нөгөө төлбөр бэлтгэх гэдэг одоо нэрэлээр аюух оройдох тохиолдол байдаг. Тэгэл битүүр бол ингээд тоглож дуустлаа. Одоо ингээд гэрлүүгээ зөвлөдөг заяа. Бүр ингээд одоо хэрвээ ингээд за 100 цаг авах юм бол орой за 21 цагт ирээ жаргадаг байх юм бол би баг ингээд 21 цагт оролтол баг гэлээ нүртэй. Гэтэ одоо яг ингээд ухамсартайгаар бодох юм бол нөгөө хоригдох айдснаасаа болоод зүгээр ингээд гэрт байснаас гадаа байсан нь илүү гоё. Гэтэ тохойд бол нөгөө аюулгүй байлаа шүү дээ.
Тийм тийм. Цаг хугацаа Хэдэн нийгэм тий. хөшөөдтэй байсан. Тэр хөшөөд болгоно хүүхэд болгонуудыг хардаг. Тэгэл зүгээр ингээл хөшүүдэрээ яг тэр үеийн хорооллынхнаар ингээд тоглож байсан бол хамгийн аюулгүй хамгийн гоё үе байсан байна. Тэгээ дээрэс нь нөгөө эрүүл байх үндэс байсан байна. Яг нөгөө одоо нөгөө утас ширтэл гэртээ суухаас илүүтэй дандаа гүйж идэг, тоглож идэг, шороон дээр ингээл хөлбөрөөл тий. Тэр үе болох маань хамгийн эрүүл амьдрах орчлыг бий болгож ирсэн байна. Дээрээс нь бие даах тэр зүйлүүдийг аягүй суулгаж ирсэн юм гэж боддог шүү. Тэгээд нөгөө нэг тэгж яваад нөгөө хөшүүдэнд хариуцаад хамгаалаад нөгөө чиний миний өгөөд гэхгүй баг годомжинд тааралдал тэрний өгөөд явж ичээ гэрд рүү гарахгүй юу гэж байгаа баг нэмж зодод гэрт нь оруулдаг гэдэг нэг тийм онгой яваад байдаг шүү дээ. Тэгээ баг тийм байсан тий. Нэрэл гэхдээ би болохоор зэрэг нанагаас бүр тэс өөр байсан байна. Яа тэгэхээр би нөгөө хин нэгэн заавал намайг хариуцах ёстой гэдэг тийм нөгөө ухамсартай л өссөн л байна л да. Яа тэгэхээр эмээ нэгт өгчдөг. Тэр удамжны одоо бүх айлуудад өгдөг. Тэгээд хоолтой нөхчөж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хоньны гоё. Тэгээд сүүтэй тэгэнгүүт за 5 хоногийн одоо бантангийнх нь одоо нөгөө махан ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт тэр одоо нөгөө уян авсан юм чинь одоо хоол мол хийж өгнө шүү дээ те. Тэгэхээр би угаасаа юу ч хийдэг байсан байхгүй. Тэгэл намайг харж байгаа хин нэгэн хоол хийн намайг хоолно. Хин нэгэн намайг хариуцна. Манай хоёр ах намайг хамгаална. Ингээл бүр ингээд яа бүр одоо би бүр одоо болтол бие дагаагүй байхгүй. Одоо болтол ингээд одоо бүр ингээд манай нөхөр болоод том охин маань намайг хариуцдаг заяа бүр. За одоо би мууж яг нэг асуулт гарч ирчихлээ. Одоо айлын 5-ын хувьд хоол хамгийн анх хэзээ хийж сурсан бэ? За өөрийгөө өлсөхгүй би бүр хоолыг хийж чадсан. Өсөж үзээгүй. За яг үнэн л хэлээ өсөж үзээгүй. Яа тэгэхээр манай хоёр ах айгүй гоё хоол идэг гэсэн. Тэгээд гоё хоол ичдэг. Тэгээд за миний хувьд баг төгсөх ангита анхудаага одоо нэг цой хийгээд амар их гурлийн түлээд аав загнуулчихсан санагдчих тийм. Би одоо хүртэл хоолндоо үнэхээр муу тэр нэрээ тэрийг одоо үнэн л хэлээ. Би нэр үнэхээр хоол хийхдээ айгүй муу. Гэтэ нэг яхав ямар ч гэсэн нэг 6 хүүхдийн ээж байна да. Ямар ч нэг юм хоол хийн. Гэхдээ би нэрээ багасаа бүх юм маань бэлэн байсан. 10 дугаар ангидаа хоол хийжсэн. 10 дугаар ангидаа хоол хийжсэн. Тэнгүүл нөгөө нэг харин ингээд чифтэр яг эсрэгээрээ. Тэгэхээр одоо яг сонсогчд маань ингээд бүр яг хоёр туйлын яриаг сонсоод байна шүү дээ. Тэгэхээр яг агаал гоё эргцүүлэмж үүсгээрээ яг тэгж явж чадж байгаанууд нь яг тэр 4 дугаарын ар дээр яг ямар нэгэн тийм нэг гоё өөрийнхөө болохгүй зан чанар ч юм уу тий өөр алдаатай байсан. Энийг би ухаарлуулгаад авчиг гэдэг зүйлээ ойлгож авах хаа. Тий. За тэгэхээр одоо хоёулаа бага нас арчлаа. Одоо дунд руу орох гэдэг нь үү? Тий. Яг одоо ингээд нөгөө бага насны дурсамжууд дээр ингээд мужийн хувьд бол ингээд аав ээж хичнээн айлын баг ч гэсэндээ аав ээж нь ажилтай байсан ч гэсэндээ нөгөө одоо цэцэрлэгч явдггүй хин нэг нэр хариуцуулагддаг байсан гэдээ би ойлгочлаа зөв. Тий. Цэцэрлэгт явж исэн. Цэцэрлэгт явах хүртлээр би 8 сартаагаас ахуулаад одоо 3 нас 2 нас хүртлээр одоо би тэр гудамжны бүх айлаар 7 хоног ээлжилдэг байсан гэсэн байхгүй юу. Тэгээд одоо дундаа ингээ халах ингээд орчоод танихгүй эмээ өвөө намайг үнсдэг байсан байхгүй юу. Йоо чи ямар том болцсон. Яасан том болцсон чамайг би хардаг байсан гэл. Тэгээд цэцэрлэгт явах гэсэн юм шүү дээ. Тэгээд цэцэрлэгт явцсан. Тэгэл цэцэрлэгт ч яг ялгаагүй дээ. Ах маань хөтлөөл ордог. Тэгэл тарахын үед аав ээж одоо ажилласаа ирэхтэн ах хоёр цэцэрлэгийн тэр нөгөө бор хашаан дотор хоёлаа нөгөө аав ээжийг даллахын хүлээгээд манай хашаан сарагддаг. Тэгэл сууж идэг. Нөгөө одоо боржуур дээр ингээд хоёлаа гэрт хөө ирэх нүг уяг хараа сууж. Тэгэл аав ээж авна гэдэг чинь. Тэгэл аав ээж хоёр нөгөө нэг автобуснасаа буугаал даллах хүртэл тэгэл нөгөө цэцэрлэгээс гарахад нэг юм чихэр юм уу тал бичээ эсвэл нэг гөөгөө нэг юу нэмгийн тал өгдөг гэсэн чинь нэг гарахад тэр үед тэгээ тэрүүгээрээ амь зогоогоол хоёлаа тэгэл тэр авдаа ингээд байж гин. Тэгэл би нөгөө нэг амар хөдөлгөөнтэй талдахнаар тэгээ манай ах болохоор эсрэгээрээ яг миний дээдл ах. Тэгэд ах намайг тэгэл дагуулаад тэгэл хоёлаа аав ээж хоёрыг ирж байгаа сургаад тэгэл гэртээ ороод тэгэл ороод хоол ундан тэгэл нэг бараг харав бүрээгээр болол тэгэл баг унтцаад байсан баг. Гэтэ аав ээж хоёр гэртээ ирчээд аягүй тэрдэг байсан, үнсдэг байсан. Би одоо амар сони байх гэдэг юм. Одоо манай хүүхдүүд цаасвал. Йоо би одоо 10 дугаар ингээд төгслөө баг ээж хоёр хүүхд унтсан. Тэгээд аав хоёр намайг өөртөл унтдаг байсан. Аав тээврийн жолооч байсан болохоор аавыг явцаа дараа би тэгэл ээжтэй дандаа унтдаг. Тэгэл баг 10 дугаар ингээд төгсөх үед баг худалчунд оюутан болох үед л баг тусдаа унтсан болов. Оюутан хүртэл ээжтэйгээ хамт унтсан гэж хэлж байгаа. Тэгээ яг тэр үед дунд болол аав хоёр заримдаа хөөнштэй энэ ч одоо бас юугаа дандаа өвчлөд ахаа. Тэгээд заримдаа чи одоо том болчиход гэл тэгэн штэ. Тэгэл царай алдаал баг орных нь урдуур
ууц мод дэвсэл баг заримдаа тэгэл унтаа шүү дээ. Би ер нь бол хаяар надад илүүцэн үг гэхээр дутуудаагүй. Тэгээд яг бага насанд надад яг л тэр нэг ганц л тийм хүнд мэдрэмж байдаг. За яхаа өөлвөл аав ээж цаанаар байдаг гэсэн юм тий. Гэхдээ яг хамт байх хугацаанд айгүй чанартай цаг хугацаа өнгөрөөдөг гэсэн. Хөөх тийм үү. Би болохоор амар эсрэгээрээ гараад явцдаг гэсэн. Манай томоо тийм баха. Манай ахуй тийм биз. Тийм миний доотлын дуулчлал надаас зургийн насны зөрүүтэй гэдэг чинь би ой гарантай да хөхнөөсөө гараад аавынхаа өргөлөөр шилжсэн. Нөгөө ээжтэйгээ унтах гэдэг процесс нь багсан гутаа. Одоо яг би ухаан ороод санахтаа дүртийг унтдаг. Хизээш нөгөө аав ээжийн дунд ороод мөн бацар гэдэг ойлголт ер нь бол дайлтгүй заяа гэснээр айгүй эрт нөгөө өөрийнхөө биеийг тааж хоол хийж хэлсэн. Одоо ингээл бараг 7 юм уу одоо би яг бодох нь 7 юм уу 8 настай байхдаа өчөө хоол хийгээ сурцсан байсан гэдэг. Янз бүрийн шүлтэй олмолнууд хийгээл одоо 3 дугаар ангид байхад манай багш гიშт ирснээ ямар гоё хоол хийсэн бэ манай нэмдэ гэж ярьдаг гэсэн гэл бодохгүй. Тэгэхээр чам чи бүр тэгвэл тэр хэмжээний нөгөө нэг бүх зүйлсүүд ингээд өөрөөр нь хийх боломжийг манай аав ээж надад олгосон юм. Тэгэхээр тэрийг чаддаг л ахын тийм ээ. Тэр насны хүүхэд. Тий, чаддаг ахын тийм ээ. Би одоо ингээд айлын одоо би одоо өөрийнхөө баг дүртэй ярих юм бол шал өөр юм ярих л та. Гэхдээ одоо ингээд айлын томоодын өнцгөөс ярих юм бол одоо ингээд дүүгээ харж ийн чи дүүнэрээ харсангүй энэ тэр гэдэг асуудлууд бол яг үнэ шүү дээ. Би бүр албаар хоёр хагаа хуулж загнуулж магналдаг гэсэн. Тийм ховын байдаг. Тэгдэг гэсэн. Тэгэл хаас бүтэн санд нөгөө унтаж амраг өглөө бас тийм унтаг гээл тэгэнгүүт нь нөгөө за өглөөний цай бэлдсэн аль дүүгээ сэрээ гэхэлэр хоёр ахын нэг нь ирж таарна шүү дээ. Тэнгүүд дүүгээ хатаахан сэрэгээрээ бити цочоочоороо гэдэг гэхдээ би унтаагүй хотлоо зэрүү хитэж байгаа шүү дээ. Зүгээр хотлоо хэвтэр нанаагүй хитэж байгаа. Тэгэхэд хөрх юмтай муугараа дунд ах ирнэ л дээ. Тэг хөөе босооч цаамаа авгаа. Тэгээд хоёр ах бол бүр өглөөд босцонтэй хашаа машаа цэвэрлэл төлөө мөлөө хаглал ус мусанд яваал. Би бол зүгээр л тэнд гатна нөгөө цасахгүй юм ааш унтал ээж гэдэг хин нэг ирж зэрэг тэгэл худлаа албаар ирээл хөөе босооч гэхэд нь амар худлаад цочид моцсноо худлаа аав ээж тавуулж уйлж мэлэл. Би одоо бодоод хаад нэр хоёр ахаа бас айгүй. Гэтэ үнэхээр бас нөгөө хайранд жаргадаг гэсэн юм шүү дээ. Одоо ингээд асуулт байна. Хоёулаа бага насны дурсамж дээр хоёулаа бараг нэг дурсамж л ярьлаа. Гэтэ энэ нь болохоор яг нөгөө хүүхэд насанд үргэлжсэн хамгийн одоо шууд хамгийн ихэнд орсон санаанд орсон гэсэн үг. Тийм. Чиний санаанд орсон, миний санаанд орсон тийм. Яг үнэ. Гэтэ хүн хизээш нөгөө жаргалтай үе боддгоо. Дандаа нэг юм сөрөг үеийн бүр илүү тод үлдсэн байдаг юм байна гэдэг би одоо бас харлаа. Тэгээд би бас ингэж бодож байна. Яг хамгийн түрүүлж тэр санаанд орсон зүйл маань одоо бидэнд нөлөөлсөн байгаа юм байна. Би тэр үеэс хойш намайг хэн нэгэн хамгаалаагүй штэ гэж бодсноосоо яг одоо ингээд нэг юм одоо болтол нэг юм өөр өөртөө итгэлгүй тийм зан надад байгаад байгаа юм байна. Хэн нэг намайг хариуцах. Би ганцаараа ягаад ч ганцаараа юм хийх үйлдэл надад тийм өөртөө итгэлгүй байдлыг үүсгэж. Өөрөөрөө хариуцахгүй, хариуцаж чадахгүй. Чадамжгүй гэх юм уу? Одоо өөрийг чи хариуцаж байна. Манай нөхөр том охин гэх юм уу те. Хариуцлаа тий. Тэрийгээ би юу гэж худлаа дүрсгэж хаадаг вэ гэхээр манай нөхөр халамжтай, намайг хайрладаг. Манай том охин чинь надтай хамт одоо баг ээж байсан шүү дээ. Дүүнэрээ өсгсөн шүү дээ. Одоо би ч том охинтой загнуулаад байж идэг шүү дээ ч гэдэг юм уу тий. Тэгтэн чинь эргээд бодсон чинь нэрээ би яг өөртөө итгээд хийсэн үйлдэл айгуу зөвхөн юм шиг. Тий. Өөртөө ажиллах хэрэгтэй болж байна тийм ээ. Тэгэхээр би тэр зүйлийг чөлөөлөх буюу би тэр нэг эмзэгшил тэр сэтгэл дотор байгаа эмзэгшлийг яг үнэ гэмтэл шүү дээ тэр чинь тэр сэтгэлийн гэмтэл тэр зүйлийгээ би илэршүүлэх хэрэгтэй юм байна. Эмчлэх хэрэгтэй юм байна тийм ээ. За эмчлэх буюу чөлөөлөх хэрэгтэй юм байна. Чөлөөлөлт гэж одоо сүүлийн үед одоо тэр тренд шүү дээ тийм ээ. Би сэтгэлийн гэмтлээ бид нар идэх эмчлэх идэх тийм. Идэх тэрийг идэх боломжтой юм байна л да. За тэрийг хоёлаа дараагийнх дээр тийм ээ. За миний болохоор нөгөө буцаад одоо яг хамгийн хүн сэдв үгүй хүнд биш зүгээр нөгөө бага насны дурсамж гэсэн чинь шууд орчихсон. Дүү битээр ингээд аав ээж өөртөө цаашлуулдаг байсан. Гэтэ тэр нь штэ те нэг тэр их хугацааг хамарсан өгөөг бол мэдэхгүй байх. Гэтэ нөгөө хүүхэд байсан болохоор яг одоо өнөөдөр буцаагаад хүүхдийн дурсамж руу ороход хамгийн түрүүнд санагдчихж байгаа дурсамж гэж бодох юм бол тэр үеийн тоо юм бит байж одоо нөгөө ухамсаргүй хумсарнд бүрэлдэж амжаагүй жоохон хүүхдүүдийн хувьд бол айц байсан байж магадгүй гэдэг юг одоо яг өнөөдрийн ухамсараар ойлгож байгаа байхгүй. Тэнгүүл ингээд нөгөө хоригдох айц гэдэг зүйлийг тэгээд хоригдох айцнаасаа дөрүүлээд өөрийнхөө одоо үйлдэлийг хориулах, өөрийнхөө үйлдэлийг хязгаарлуулах зүйл гаргах юм бол би бүр ингээд өөрийнхөө байдаг бүх одоо аюулгүй байх бүх
одоо хамгаалтууд хийдэг. Бүх харилцаан дээр гарч ирэх юм шүү тэгвэл. Тийм Найз нөхөд хайр дурлалын ч юм бүх уу. зүйл дээр гарч ирэх боломжтой боловч яг ингээд миний яг detail үйлдэлүүдийг чи тэгээд байл. Яг гэх юм үнэ. бол шууд би бүр ингээд хамаг байдаг бамбаага хаахад зүр ингээд бүр тэмцэхэд бэлэн байдаг. Хийх гэж байгаа үйлдлийн маань одоо нөгөө нэг хориглох үйлдэлт бүр ухамсар руу гарч ирдэг. Тий. Одоо тэр үйлдэл нь шүү дээ. Тэр нь яагаад өнгөт л нэг хийх гэж байгаа. Одоо би тухайн үед одоо бага настайгаа холбоотой гэх юм бол тогломоор байсан. Тэр хамгийн дээд хүсэл мөрөөдөлтэй. Одоо ингээд нөгөө цоочтой хаалхны цаана өнгөрөнгөт л яг ингээд тэр нэг цоожийг онгойлгож байгаа мэдрэмж нь намайг зүгээр тоглол гэдэг мэдрэмжийг шууд өгч байгаа юм шиг. Тийм тийм. Ямар ч харгаагүй аргаар чи энэ портоор гараад ихчлөөгөө мэдэр гэдэг. Тэгэхээр яг нэг одоо ингээд бага наснасаа авах одоо чөлөөлөх хэлээд нэг бага насны гэмтлээ эмчлэх зүйл нь бол яг хоригдох айц дээр яг гарч ирж байгаа гэсэн. Гэтэ энэ нь одоо ингээд дараагийн амьдрал дээр яаж нөлөөлснгийг хоёлаа дараагийнхаагаар яриад одоо л харж мэдэхгүй байгаа ч гэсэндээ яг энийг барьж авч харж чадлаа. Тэгээд энэс өмнө нь одоо санагдахгүй байгаа зөндөө олон гой дурсамжууд, хайраар төрн дурсамжууд бол зөндөө байгаа. Зөндөө байгаа тэр ихэнх нь тийм ээ. Гэтэ яагаад энэ санагдахгүй байгаа яг энэ зүйлүүдэд барьж аваад байна гэдэг нь бас бодвоштой хэрэглээ тийм. Яг үнэ. Тэгэхээр нөгөө бидний нөгөө хэрвээ дэлхий дээр бид нар зовлонгоо сонгоод төрдгийн болвол төвшөний ах гэж ирсэн сүнс нүүд юм болвол одоо яг энийг хоригдох айцнаасаа би ойлгох юу сурах хэрэгтэй тий авч ийж тэгэхээр авах тий боломж байсан юм шүү. Тэгэхээр чип дээр хоёулаа энэс одоо суралцах гэж байгаа одоо сураагүй шүү дээ тийм ээ. Сураагүй учраас одоо хоёулаа сурах гад сууж байгаа одоо нэг сэрж байгаа сүнсүүд байгаа юм тийм ээ. Эндээс ойлголт ухаарлыг авах хэрэгтэй байгаа. Эндээс юуг ухаарах хэрэгтэй. За яг анхны үүсэл цэгээ хоёлаа олчлоо. Энэ маань цаашаа бид хоёрын өсвөр наснд, оюутан наснд одоо эдэр наснд одоо яаж нөлөөлсөн гэдгийг хоёлаа дараагийнхын дугаараар ярилцъя тийм ээ. Тэгээд тэр хүртэл манай сонсогчд маань бас өөрсдийнхөө бага насыг эргцүүлээд бодоорой. Мэдээж бидний сайхан дурсамжууд хамгийн их нь байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл нөлөөлсөн байна. Өнөөдрийг хүртэл тэр яг л тэр зүйл бидний сэтгэлийн эмзэг цэгийг маань хатгаад санамааргүй байгаа тэр үйлдэл маань өнөөдрийг хүртэл биднэрт нөлөөлж өгсөн яваад байгаа юм байна. Тэгэхээр тэрийг бид нэр эмчлэх хэрэгтэй юм байна. Тийм ээ. Энийг эмчилснээр бид тэр зүйлээс хамааралгүйгээр орших юм байна. Магадгүй энийг хоёлаа эсрэгээрээ нандаа хоргийн айдснаасаа хойш за хэдэн настай байсан тэр наснаас хойш тэр сэтгэггүй хөгжөөгөө гэж болох уу? Яг тэр айдтай холбоотой тэр хөгжөөгөө байж одоо эмчлээгүй учраас яг тэр эмгэг болоод. Гэхдээ за эмгэг гэхэд таашаа энэ тий одоо юу гэмтэл болоод миний амьдрал нөлөөлөд байгаа штэ. Тэгэхээр би тэр хүүхэд тэр чигээр байгаа гэж хэлж болох уу? Үгүй тий яг тэгж хэлж болно. Одоо хоёлаа ингээд одоо бага настай яриад ингээд мэдрэмжтэйгээ хоёлаа холбоо л да. Тий одоо ингээд бага насны дурсамжууд яригдлаа. Тэмүүл дунд үеийн нас одоо хоёлаа дахиад дурсамжууд үүснэ. Тэгээд эдгээр насны дурсамжууд үүснэ. Гэхдээ энэ хамгийн ихний одоо энэ мэдрэмж маань хоёулаа амьдралд яаж нөлөөлсөн? Хоёлаа тэрний дараагийн дурсамжууд дээр яриа тий. Гэхдээ хамгийн сонирхолтой нь нэрнгээсээ чихнээсээ яг өөрийнхөө бага насыг насанд яг юу тохиолдсон юм бэ гэд хайгаад тухайд ерөөсөө энэ дурсамжаас хоёлаа 7 хоног бичих гээд үтсэн тий. Олж чадаагүй тий. Би бас тэгсэн. Тэгтээ саяны дурсамж сая л ороод ирсэн. Тэрнээс өмнө ерөөс орж ирээгүй. Тэрийг би бүр дурсагч хүсээгүй. Гэтэ одоо ингээд 0-аас 7 10 насны дурсамж гэд ихэр чам дээр яг тэр л орж ирдэг. Ганц өөрөвч орж ирдэг. Өмнө нь орж ирсэн байсан юм уу? Өмнө нь орж иржсэн боловч за чи цаашаа чамаг гэд ингээд нууц ингээд бүр доош нь дараад байдаг. Энийг одоо бүр бич сонсомор бич одоо нэг одоо санамааргүй юм гэдэг. Тэр дурсамж. Тэгэхээр өнөөдөр нэрхтэн гэсэн үг шүү дээ. Тий. Харин тий. Тэгэхээр нөгөө хүн болох ингээд өөр өөрийнхөө дотоод руу орж чадахгүй байлаа ч гэсэндээ хэрвээ хичээх юм би бүр ингээд хичээж сая яг энэ нэг дурсамж санаж байгаа байхгүй. Гэхдээ ингээд үнэхээр өөрийнхөө өнгөрсөн амьдралаар аялах нь тийм амархан биш юм байна. Тэгээд буцаагаад ингээд яг ямар үеийн санагдсан хүүхэд байхдаа яг ямар байсан гэл ухаад байсан ч гэсэндээ ингээд ээжтэй яхад ингээд өчнөө гой дурсамжууд надад зөндөө байгаа ч гэсэн тэр болох нь ингээд миний одоо хувьд шууд ингээл дурсагдаал байх нь юусэн байхгүй байхгүй. Ингээд нэг бөөнөрөө сууж байгаа л нэг гой юм ярих левел тэр гарч ирдэг тий. Тэрнээс биш яг бага нас гингүүт чам дээр яг юу очдөг вэ? Магадгүй тэр харахад цоо харагддаг уу? Үгүй нэрээ би надад бол ингээл бага нас гингүүт хамгийн эхлээд тэр орж ирдэг.
Тэнгүүд би за чи бишээ гингүүд араасаа одоо нэг тэр гоё дурсамжууд орж ирдэг тий. Аав ээжийн одоо тэг өөрт нь уддагээс аав ээж хоёр тэг тэрдэг гэсэн ч гэдэг юм уу тий. Тэр дурсамжууд орж ирдэг. Гэтэ яг үндэ өнөөдрийг хүртэл би бол нэрээ хайр илүүцнүүдээс багтаагүй. Үнэхээр дандаа л бусдад хайрлуулж исэн, бусдад яв. Магадгүй тийм болохоор ганцхан энэс суралцаараа ч гэдэг юм. Гэтэ за дараагийн мэдрэмжээр ярахаар дундаас нь ч гэсэн бас юм байгаа юм билээ тий. Магадгүй эдгээр наснд ч юм байгаа юм билээ. Тэгэхээр бит хоёр нөгөө төлөвлөж яриаггүй учраас яг шууд орж ирсэн мэдрэмжээрээ ярьлаа. Тэгэхээр манайхан ч гэсэндээ яг бит хоёрын яриаг сонсож байхдаа хөөх миний бага нас гэхэд шууд орж ирж байгаа. Тэр мэдрэмжийгээ л барьж аваад одоо бичнэ үү эсвэл ярина уу татны яцтай эсвэл бүр манай пэйж рүү тий бит хоёр руу чат бичсэн ч болно тий. Тэгхийн бол бит хоёр ч гэсэн хамгийн энэ нэг одоо хинт ч хэлж байгаагүй зүйлээ одоо үүс учраас таны нууцыг ч гэсэн тань нууцж байхтай тий. Тэр хэцүү мэдрэмжийг бид хоёр хуваалцах бас бэлэн байгаа тий. Одоо ингээд хоёлаа буцаагаад ингээд дөнгөж нэгдүгээр ангиасаа оюутан хүртэл ч юм уу ярьчээ. Тэгээд оюутан хүртэл ярьсныхаа ар дээрээс буцаагаад оюутнаасаа эдгээр нас буюу одоо өнөөдөр яг хоёлаа тэр яг юу тохиолдов. Гэхдээ одоо хоёлаа яг ингээд хамгийн ихний авсан мэдрэмжүүд бусдаа яаж нөлөөлөв гэдэг нь одоо бусад үедэд яаж нөлөөлсөн бэ гэдэг нь харагдсан. Гэхдээ хамгийн сонирхолтой нэр ингээсээ би бүр энэ одоо хоригддаг тэр айцынхаа бүр нэрээ бүр ингээд 7 хоногийн турш би бүр ингээд хүүхэд байхдаа яалаа гэж бүр дахин асууж дахин ингээд төвлөрчээж нэрээ дүүпэрт байж нэг тийм дурсамж байгаа ш гэдэг дурсамж орж ирж байгаа баггүй. Тэгээд яг энэ дурсамжууд болгоно л сурах зүйл байгаа гэсэн. Яг бага наснд одоо ингээд 0-аас 7 нас 10 нас хүртэлхтэр ингээд янз бүрийн дурсамжууд орж ирэхгүй байгаа бол энэ нь бидний нэг суралцах байхгүй гэсэн. Гэтэл чиптэрийн хувьд одоо чам дээр нэг дурсамж орж ирж байгаа, над дээр нэг дурсамж орж ирж байгаа. Энэ нь чиптэр яг сурахтай зүйл гэсэн. Яг үнэ. Тэгэхээр магадгүй уучлагдах, ойлгох тэр одоо ухаарлал юм уу та тий. Тэр ойлголтоо гэхдээ хүүхэд тахтаа авч чадаагүй. Тэгвэл энэ авсан ойлгоогүй зүйл нь дараагийн үед одоо дээр нөлөөлөд байгаа учраас одоо ойлгож болох уу гэдэг санаа тийм ээ. Тэгээ одоо ингээд дунд үед яг энэ яаж нөлөөлсөн? Яг үнэ. Эдгээр насанд яаж нөлөөлсөн? Энэ дараагийн дугаараар хүлээж авч үзээрэй. За, бид хоёртай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцаая. Баяртай.